research activities, Япон Солонгос зэрэг орны иргэд бороо орох үеэр шүхэргүй явдаггүй. Учир нь орж байгаа бороонд хүчлэлэг хөхрлөг хий агуулгадж байдаг учраас үс унахаас эхлээд хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг байна. Хүн болон байгальд хортой энэхүү хурд тунцыг хүчлэлэг тунц гэж нэрлэдэг. Хүнд үйлдвэрлэл хөгжсөн орнуудын агаарт агуулгадах хөхрлөг хүчлэлэг хийн бороо цас зэрэг байгалийн үзэгдлийн нөлөөгөөр газарт бууж хортой нөхцөлийг үүсгэж байна. Үүнээс гадна салхишуургаар дамжиж хил залгаа орнуудын агаарыг бохирдуулж байгаа учраас Зүүн Азийн 13 орн нэгдэж агаарт агуулгадах хүчлэлэг тунцын хэмжээг тодорхойлох, бууруулах чиглэлд хамтран ажиллаж байна. Хөгжингүй орнууд буюу одоо хүнд үйлдвэрөөр тогтсон орнуудад үйлдвэрийн одоо их усураас ялгарч байгаа тэр азотын давхар хэсэг хөвөрлөгөөс хамаарат тэр нь агаарт гараад химийн урвалд ороод тэгээд энэ чинь тодорхой орны зай зөөгдөд тэр зөөгдсөн нь буцаад хурд тунцсаар одоо газрын гадар дээр буух энэ процессыг хийлээд байгаа. Тэгвэл энэ хүчлэг тунцны асуудал одоо улс орнд амлсан, хил дамжсан одоо агарын бохирдлын асуудал болж хувирч байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахын тулд Зүүн Азийн орнууд бол өөрсдийнхөө санаачлагаар энэ байгууллагад ажиллаж байгаа. За хүчлэг тунцны хувьд аваад үзэх юм бол манай орны хувьд бол гаднаас хил дамжсан байдлаар орчих боломж бол бий. Гэхдээ одоогоор тийм хэмжээнд хүрээгүй байгаа. 1950-аас 1960 оны хооронд Европын орнуудад хүнд үйлдвэрлэл эрчимтэй өгч үеэр хүчлэлэг тунцны хор нөлөөг ойлгож эхэлжээ. Хүчлэлэг тунц нь зүрх уушиг гээд хүний дотор эргэтэн сөргөөр нөлөөлдөг, агаарт удаан хугацаанд агуулгадж хурд тунцаар дамжин хөрсөнд буудаг. Тиймээс байгаль орчин дээлтэй дэвшилтэд технологиг аж үйлдвэрийн салбарт нэвтрүүлэх бодлогыг хөгжингүй орнууд баримталж байна. Манай улсын хувьд хүчлэлэг тунц харьцангуй хэвийн хэмжээнд байгаа ч нүүрс, бензин, дизель түвшнээс энэ төрлийн хий ялгардаг учраас өвлийн улиралд энэ хэмжээ нэмэгдэж байгаамаа. I cannot say exactly. Хүчлэг тунц гэдэг маань өөрөө агаарын бохирдлын одоо нэг хэсэг шүү дээ. Тэгэхээр агаарын бохирдол маань бол одоо хүний эрүүл мэндэд шууд нөлөөлөд одоо жагаа бол дэлхийн эрүүл мэндийн байгууллаас тогтоогдсон байгаа. Ийм учраас энэ маань бол хүний эрүүл мэндэд бол яг хүчлэг тунц нөлөөлж байгаа нарийн тодорхойлолт өгчсөн одоо цаашаа дамжаад бол энэ хүний эрүүл мэндэд одоо ноцтой охирол учруулдаг нь бол тогтоогдсон байгаа. Зүүн Азийн хүчлэлэг тунцны хяналтын шинжилгээний газарт 13 орон харьяалагдж байна. Энэхүү олон улсын байгууллага нь хүчлэлэг тунц хэмжих судалгааны ажлыг гишүүн орнуудаа явуулж, агаарт агуулгадж байгаа хэмжээг тодорхойлж, урьдчилан сэргийлэх шаардлагатай бол сэрэмжлүүлэг мэдээллийг өгөх үүрэгтэй. Мөн тухайн улсын засгийн газарт судалгааны дүнгээ танилцуулж хамтран ажилладаг байна.